энэ дээр хэдүүлээ үндснийг ойлголтыг олох хэрэгтэй. Тэрний юу вэ гэхээр бид нэр байгальдаа захирагдах хэрэгтэй. Америк Монголд байгаа хоёр хүн цагийн зураг асар өөр байгаа. Өглөө орой гэдэг том ялгаа нь юу дээр гардаг вэ гэхээр өглөө хүн төрчүүлэх мэдрэлжүүлэхний илүү ажилтдаг. Орой тавьшруулах мэдрэлжүүлэхний ажилтдаг гэсэн үг. Тэгэхээр өглөө 9-өөс оройн 9 цаг хүртэл хүн идэвхтэй байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ цаг үедээ арилжаа хийвэл илүү үр дүнтэй байна гэсэн үг. Оройн 9 цагаас өглөөний 9 цаг хүртэл хүн тавьшруулах мэдрэлжүүлэлт эндээ өндөр байдаг учраас шийдвэр гаргахад критикл байх магадлал жоохон багатай байж болно. Нэг. Хоёрт хүний тарих мэдээлэл авсан бол заавал боловсруулдаг. Энэ нь яг одоогийн хүмүүсийн амьдралын хэв маяг дээр авч үзэх юм бол шүн нойргуудж байгаа нэг шалтгаан болдог гэсэн. Хүн өдөржингөө мэдээлэл аваад тэргээ боловсруулж амжихгүйгээр хүнтэй уцаа оролдох машинаа барих гэж явсаар хагаад өглөөнөөс хойш авсан мэдээллийнхаа дүгнэлтийг хийх гэж орой маш их ачаал авдаг учраас орой ачаал өндөртөө үедээ шийдвэр гаргах нь их асуудалтай байдаг. Тэгэхээр хүний даавруу дундаас яг ийм аз жаргалтай байх үед ялгардаг, гонхтой байх үед ялгардаг дааврууд байхаас гадна тэмцэрэг барьдаг даавар гэж байдаг. Тэр дааврын нэрийг серотонин гэж нэрлэдэг. Тэгэхээр серотонин даавар өөрөө нартай бараг 90% хамааралтай байдаг. Серотонин даавар ялгарсан үед даавруудын тэнцвэр маш сайн байгаад аль нэг баярлсан эсвэл гонигдсан үедээ дааврын нөлөөлөл авахгүй шийдвэр гаргах чадамж асар өндөртэй байна гэсэн. Тэгэхээр аль болох гэрэлтэй үед шийдвэр гаргах нь илүү үр дүнтэй шийдвэр гаргах боломжтой гэсэн. Бүр нарийн ярих юм бол өглөө 9-өөс өдрийн 1 цагийн хооронд чухал шийдвэрүүдээ гаргах эсвэл арилжаануудаа хийвэл Монгол хүний хувьд илүү үр дүнтэй байх магадлалтай.